Тэгвэл бурхан багшийн ихтүүчин өдрийг бурхан Буддагийн эхээс мэндсэн, гэгэрлийн хутгийг олсон, нирван дүрийг үзүүлсэн 3 үйл явдалд автсан өдөр гэж үздэг. Энэ жилийн хувьд амар амгалан хамтдаа түгэй Урандор Монголын бурхан шашинтны дуу гандан дэгшний хийд болон Сүхбаатарын талбайд өргөн хүрээтэй тэмдэглэж байна. Монгол оронд үн эртнээс дэлгэрсэн бурхны шашин хамаг амтны тусын тулд инэрн нэгүсгүй бод сэтгэл буян нүгэл, үүлийн үр, учир шалтгаан, шүтэн барилла хоосон чанар, орчлон хорвоогийн мөн чанарыг танин мэдэж, авах гээхийн анхааран авлага болгож, хувь хүн болгонд гэгэрх зам мөрийг боломжийг нээж өгснөөрөө онцлогтой шашин билээ. Бурхны номонд бусад амьтан бүгдээрээ бидэнд ачтай. Бидний аз жаргал бусдад сайн сайхныг бодож хичээх нь өөрийн аз жаргалын үндэс гэж айлдсан байдаг. Буян чуулган аппаратцгааж бие хэл сэтгэл горыг тавчхандаа бие сайхан уянгалаг зөөлөн бусдтай харьцаа зөв ингэж одоо сайхан биеийнхээ хүндэтгсэн хэлэн дандаа сайхан үг хэлж биеиндээ урам хайрлсан сэтгэл хайрлсан нэгүүлсэн нэрэл хайрлсан ийм сайхан үг хэлж сэтгэл дотроо буйны гам агуулад ингээд энэ сэтгэл дотор байгаа тэр сайхан буян бие хэлсгэлээр илэрч гарах ийм нэг өдөр зэвсэг барин цэцсэн хүмүүсүүд цэцэг баринд олох болтугай гэж ирээдэг байсан. Энэ өдрийг тохиолдуулан сүсгтэн олонд зориулж монгол хэлээр ном хурснаас гадна олон улсын байгууллагын төлөөлөл элчин сайд нар мэдчилгээ дэвшүүлсэн юм а. Бурхан багшийн эдгээр сургаал нь нэгдсэн үндэсний байгууллагын эрхэмлэх үн зүйлстэй гүн гүнзгий нийцдэг билээ. Ээжээдээ харилцан уялдаатай сорилтууд тулгарч буй энэ цаг үед бурхан багшийн сургасан хүлээцтэй байдал, хүчирхийлээс ангид байх, бусдын төлөө үйлчлэх захиас сургаалс нь хүн төрлөختний үзэл санааны чиглүүлэгч гэрэл болохыг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антони Гутерреш энэ жилийн ихтүүчин өдрийн илгээлтэд онцолсон билээ. Энэ бүхэн ямарваа нэгэн хийсэр үзэл санаа төдий биш. Энэ цаг үеийн хамгийн тулгамдж буй асуудлыг шийдвэрлэхэд туслах бодит үзэл санаа зарчим болохыг онцлохыг хүсэж байна. Бид бурханы шашин болон католик шашин өөрөө замыг туулдаг хэдий ч хүний зовлон хөнгөлж инэрэнгүй сэтгэлийг хэрэгжүүлж илүү сайн ертөнцийг бүтээх гэсэн нийтлэг хүсэл эрмэлзэлтэй. Өнөөдрийн энэхүү баярын үйл ажиллагаа шашны хэл хязгаарыг авсан харилцан ойлголцол хүндэтгэл хамтын ажиллагаа нэмэгдүүлэх үн цэнтэй боломж болно гэдэгт гүнээ итгэж байна. Энэтхэг болон Монгол улс нь буддын шашны өн эрдний түүхтэй оюун санааны ахан дүү улсаа. Энэтхэгт дахин хэвлэсэн 108 бот Монгол ганжуурын 2 багцыг гандан дэгшлийн хийдэд 2 хоногийн өмнө хүлээлгэн өгсөн. Мөн 38 багц ганжуурыг энэтхэгээс ачуулсан. 2 сарын дотор ирэх тул Монголын хийдүүдэд албан ёсоор хүлээлгэж өгнө.